За сайн байна уу? Өнөөдөр би намайг тууштай байхад тусалдаг системийн тухай ярих гэж бодлоо. За яагаад энэ тухай ярих гэж бодсон бэ гэхээр би бол угаасаа тууштай хүн байгаагүй. Би яг он гарахаар хүмүүс ингээл зориг бичдэг ч юм уу те ингээл яг шинэ одоо жил шинэ бие ч гэдэг юм те. Тийм уриатагаар маш олон удаа ингээд бичдэг байсан. Гэхдээ тэр зорилгууд маань болохоор яг тийм богино хугацаанд ерөөсөө биелэх боломжгүй маш ийм урт хугацаа шаардсан тийм зорилгоодыг богино хугацаанд бичээд тэгээ өөрөөсөө маш өндөр хүлээлтийг тавиад тэр маань ч ерөөсөө биелдэггүй байсан. За нэг сар хүрэхгүй хугацаанд би өөрөө хийхэ болчдөг. Дээрээс нь баг тэрийг бичиж байхдаа би зүгээр л ёс юм шиг бичээд байгаа болохоос өөрөө ч гэсэн сэтгэлдээ би баг энийг хийхгүй дээ гэдэг ингээд боддог байсан. За жишээлбэл одоо тэг хүн болгоо ингээд дасгал хөдөлгөөнийг амьдралын хөвшил болгох ч юм уу тэг англи хэлтэй болох гээл яг л би адилхан тийм зорилготой байдаг гэсэн. Гэхдээ нэг сонио нэг л өдөр би айгүй олон жилээр ингээд хараад нэг л өдөр би айгүй өөрчлөгдөх юм шиг тийм санагддагсан. Тэгэхээр сэтгэлдээ их юмаа ингээд хойшлуулад дисэн гэсэн. Тэгээд одоо болохоор би яг тэр тууштай байх гэдэг ойлголтоо солиод систем бий болгосны ачаар одоо л тууштай байж чаддаг болчихсон. Хамгийн эхлээд болохоор надад би шантрах юм бол ерөөсөө зогсдоггүй. Харин хурдаа бол багасгадаг. За энэ ойлголтыг би яаж олж авсан бэ гэхээр би ковидын үеэр айгүй цэцэрлэг төрөлд очиж гүйдгээсийн нөхөртөөгөө ер нь л одоо дасгал хөдөлгөөн те нийгмээс ингээл холдоод эхлэхээр хүн чинь дасгал хөдөлгөөн ядаж хийж тэрнийгээ балансжуулах юм шаардлагатай болж ирсэн. Тэгээ гүүгээд явж байхдаа бол би нэг өөртөө 2 тойрог гүнээгээд амлчихсан байгаа. Тэгээд замдаа бол нэлээ олоодаа ингээд шууд болимор санагдаж байгаа байхгүй. За одоо болцсон юм шиг бүр амьсгаатай тань за болиич гэдэг юм уу те. Тэр үедээ болохоор би өөртөө яаж тохиролцож 2 тойрогоо гүйдгэсэн юм гэхээр би хурдаа бол сааруулна. Тэгтээ очих цэгрэг бол би ерөөсөө зогсохгүйгээр ингээд очно гэдэг тийм баримтлалыг бариад яг тэр ойлголтоор ингээд гүйсээр байгаад сүүлдээ тэр маань зүгээр ингээд ямар нэгэн юмыг тууштайгаар хийхэд надад аюух нөлөөлж эхэлсэн. Би нэг зорилгын төлөө удаан хугацаанд явж байгаа болвол хурдаа бол сааруулж болно. За тодорхой хэмжээгээр жоохон хийх юм багасгадаг ч юм эсвэл жоохон өөр одоо зүйл рүү анхаардаг ч юм. Гэхдээ ерөөсөө тэрнийг орхихгүй. Одоо хийх цаг өдөрт хийх цаг нь маань багассан ч гэсэн би заавал тэрнийг хийсээрээсэн. Тэгэхээр тэр ойлголт болохоор надад яг энэ хэрхэн дууштай хаа гэдгийг баг ингээд одоо жолоо нь олж өгсөн гэх юм уу? Тиймэрхүү ойлголт байсан. За хоёрт нь болохоор зөвхөн одоо дасгал хөдөлгөөний хүний одоо биеийг өөрчлөлт тохисгүй зан чанарыг хүртэл ингээд өөрчилж идэг. Ингээд тууштай байхын хувьд тууштай байна гэдэг өөрөө маш тийм цаанаас сонсонгууд хүнд мэдрэмж өгдөг тийм ойлголт өгөө байгаа шүү дээ тий. Тууштай байх тэр том зорилгынхаа араас хүрэх гээд. Тэгэхээр тэр ойлголтууд дундаа бид нар хаяа шантраад эхлэх юм бол маш жижигхэн хэмжээнд биед ачаалал өгөөд тэрнийг яалч дийлээд одоо тий аз жаргалын тийм адреналин ялгаруулад авах тийм мэдрэмжийг авахаараа хүн би чадчих шүү гэдэг мэдрэмжийг яг дотроосоо мэдрээд эхэлдэг. Тэгэхээр энэ маань нэг өсөндөө таны өөртөө итгэх итгэлийг аягүй сайн нэмэд өгч чаа гэсэн. Өдөрт би одоо нэг тийм одоо бүр одоо тэгээ фитнесийн тамирчин шиг ч юм уу те маш урт хугацаагаар та заавал дасгал хөдөлгөөгээд халбгүй зүгээр гараад би 10 минут талхачих өдөр болгоо. За бусаад нэг 30 минут өдөр болгон дасгал хөдөлгөөн хийчих гэдэг юм уу те. Тэр жижиг ялалтууд болгоны дараа танд өөртөө итгэх итгэл чинь нэмэгдээд та дасгал хөдөлгөөний ачаар тууштай байх одоо тийм нөхцөлд бүрднэ гэсэн үг. Дотроо та өөртөө итгэж эхэлнэ гэсэн үг. За би ер нь бол тууштай байж чаддаггүй юм байна гэв. За дараагийнх нь болохоор өөрийнхөө хамгийн том дэмжигч байх. За хүмүүс одоо ингээл тууштай байна гэдэг чинь ерөөсөө ингээл яг робч тэгээ би 7 хоногт одоо тэрийгэл хийн тэг нэг жилийн турш өдөр болгон ингэнэ гээл тэрнийгээл яг хийгээд ингэсэн үг биш. Заримдаа бид нарт ямар нэгэн асуудал те за магадгүй одоо заавал өөрөө ядраагүй залхуураагүй маа гэхэд биднэрт амьдрал хүчнээ олон л асуудал гарч ирж байдаг те. Тэрнээсээ болоод хойшлуулчих болно. Гэхдээ тэр үед бид нэр өөрөөрөө дэмжигч авах хэрэгтэй. Өчиг ёстой нэр өөртөө хэлсэндээ хүрсэнгүү ч гэдэг юм те. Хүн хамгийн их өөрийнхөө бодлороо шийтгэдэг. Ялангуяа хүн хүүхэд наснда маш их загнуул зэмлүүлж өссөн бол автоматар ингээд насанд хүрээд тэрнийгээ өргөжлүүлж өөрийгөө дотроосоо ингээд зэмлээд эхэлдэг.
За тэр үед өөртөө айгүй сайн өөрийнх нь найз шиг дэмжих хэрэгтэй. Яаж дэмжих үү гэхээр за тэ өнөөдөр алгасчих болно. Гэхдээ чи маргааш заавал хийшүү ч гэх юм уу те. Эсвэл би 30 минут тасгалийнэ гэснээр үнэхээр биеийн байдлаас болоод 10 минут хийсэн бол тэр байдлаа өөртөө урамшуул маягаар авах хэрэгтэй гэсэн. Өчөө хичнээн хэцүү байсан ч гэсэн 10 минут ингээд хийчлээ штэ. Энэ бол тууштай байх ойлголт гэж би одоо энэ олон жилийн дараагаас яг тууштай байх гэж хичээсэн эцэст ойлгосон ойлголт юм. Тэрнээс тууштай байна гэдэг маань өдөр болгон яг л робот шиг ингээл бүх юмаа тавтаж игээд ингэсэн бас биш юм байлээ шүү. За дараагийн нь болохоор эрч хүчээ хамгаалах. За хүн болвол цаг хугацаа, энерги тэ эрч хүчээ ингээд яг тэр зүйлс яаж хуваарлах уу гэдэг дээрээ яг амжилттай байх уу, тууштай байх уу гэдэг бол аюух нөлөөлт юм байна гэдгийг би бол анзаарч эхэлсэн. За тэдгээр зүйлсүүдэд бид нар гадаад энэ зүйлсүүдэд тэг гадаад нөхцөл байдал гэдэг маань бидний одоо өдөр тутмын харилцаанд орж байгаа эсвэл шийдэх ёстой асуудлууд ч юм уу те. За тэдгээр зүйлсүүд рүү илүү их өөрөө ингээд оруулсаар өөрөх эрч хүчийг ингээд гаргасаар л байх юм болвол бид нар эрч хүчээ алдаад нөгөө яг тууштай байх, урт хугацааны зорилго гэдэг рүүгээ зарцуулах эрч хүчгүй болчихно гэсэн үг. Тэгэхээр аль болох гадаад тэр нөхцөл байдлаас илүү өөрийнхөө эрч хүчийг татгшоогоо чиглүүлээд өөрийнхөө яг тэр зорж байгаа зүйл рүүгээ хараад урт хугацааны зүйл рүү хүн явуулаад ах юм бол маш богино хугацаанд хүнд маш их өөрчлөлт гардаг. Тэгээд яг гадагшаага бид нар анхаарах тусмаа яагаад ч юм хүний ингээд өөртөө итгэл бол маш их буурчдаг. Бусдаар ингээд хэмжүүлэх гэдэг те, бусдаар тодорхойлуулах гэдэг, бусдаар баталгаажуулах гэдэг. Тэгэхээр тэр мэдрэмжүүд нь ихсээл ах юм бол танд яг тууштай гэхээсээ илүү дахиад өөрийгөө бусдын үзмжид тааруулах гэж ингэж явсаар хагаад нөгөө урт хугацааны тууштай байх том зорилго маань мартагдчихсан байж байгаа. За дараагийнх нь болохоор мөрөөдлөө дахин бичих. Бид нар том мөрөөдөл тавиад тууштай байх гээд ингээд явж байхдаа хүн юм чинь ингээд амьдралын янз бүрийн нөхцөл байдалд ороод эхлэхээр тэдрийгээ бодоод нөгөө том мөрөөдөжсэн мөрөөдөл, том зорилгоо, тууштай байх зүйлсээ ингээд бид нар мартаад идэг. Тэгэхээр бичиж аваад ах юм бол бид нэр тал тухамсартаа тэрнийгээ илүү өөртөө ингээд хэлж өгөөд миний анхаарах ёстой зүйл энэ юм биш үү гэдэг анхаарлаа тийш ингээд авч яваад идэг. Тэгэхээр бид нар мөрөөдлөө дахин гой зураглалаар ингээд бичих хэрэгтэй, хэмжих хэрэгтэй тий. Би одоо энэ рүүгээ нэг алхам ойртчихлоо, хоёр алхам ойртчихлоо. Тэр бүхэн чинь эргээд уран болчдөг. Яг тэгэхээр хүний тарих угаасаа л маш их шүүдэг тий. Хийсэн зүйлээсээ илүү хийгээгүй зүйлээ ингэж бодож өөрийгөө одоо шүүж зааж хийж идэг. Тэгэхээр бид нар тэр зүйлсүүдийг багасгахын тулд хийсэн зүйлсүүдээ ингээ харуулдаг юм бол би чи энэ рүүгээ төхөөд байгаа юм байна штэ гэдэг тэр итгэл үнэмшил маань суугаад эхэлт юм болов уу гэж би бодсон. За дараагийн нь болохоор ер нь урт хугацаа зарцуулна гэдгээ маш сайн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тууштай байна гэдэг маань нэг өдөр, нэг 7 хоног, нэг сар, нэг жилийн ажил ерөөсөө биш байхгүй юу? Маш олон жилийн ажил. Тэр болгонд хүн ямар нэгэн асуудал гараад зогсож болно, юу ч болж болно. Гэхдээ тэрнийгээ босоод ингээд үргэлжлүүлээд тах нь өөрөө тууштай байх тэр үндслийг тавьдаг. Тэгэхээр энэ нь бол анханасаа би маш урт хугацааны хөдөлмөр юм байна. Гэхдээ энийг би жижигээр бүтүүлээд явах юм бол жилийн дараа маш том зүйл болох юм байна гэдгээ анханасаа өөртөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэсэн үг. За жишээлбэл жилийн дараа одоо би нэг энэ жишээг ярьж байсан баг. IELTS-ийн шалгалт өгөө гэж бодож байгаа юм бол бид нэр өдөрт ерөөсөө л 30 минут англиар ярьдаг найзтай болох ч юм уу те. За одоо зөндөө олон те гадаадын Филиппин өгчтэй ярьдаг ч юм уу. Зөндөө олон биднэрт сонголтууд байгаа те. AI мөн энэ интернет сайн хөгжсөний давуу талуудыг бид нөр өөрөө өөрсөндөө аваад яваад ах юм бол жилийн дараа бид нар маш өөр одоо өсөлтөнд орчихсон явж явах болно. Тэгэхээр тууштай байдал гэдэг бол маш урт хугацаа угаасаа зарцуулна хүний хувьд. За түүнээс гадна болохоор хамгийн сүүлийн миний хэлэх гэж байгаа зүйл болохоор хамгийн одоо шууд жижигхэн алхмаас нь эхлээсэ гэж ингээд хүсэж байна. За энийг би ер нь бол анх би ерөөсөө юм тууштай байх ойлголтгүй яг ингээл өөртөө юм системтэйгээр ойлгоолаагүй энэ тохиолдолтой болохоор би маш том зорилго тэр бол маш урт хугацааны зорилгыг маш богино хугацаанд ингээд тавиад шахаад яриад идэг. Одоо англитэй болох гэдэг чинь
За тэг яг ямар хэмжээний ангилалтай болохоос бас хүнд шаардна л да. Гэхдээ өдөр тутмын хэрэглээний ангилалтай болохын тулд дор хаяж хүнээс 2 жилээ их хүчин чармаалд одоо шаардчихлаа гэхэд би 2 сар гэж тавьсан жоох жишээ нэ. Тэр чинь ерөөсөө өөрөө би юм хийж үзээгүй учраас тийм богино хугацаа тавьчихжсэн байгаа байхгүй юу. Гэтэ урт хугацаагаар ингэж тавингуудаа би маш жоохон болгоод за би өдөрт 1 цаг бэлвин өгчтэй ярьчих гэх юм бол би жилийн дараа бүр хангалттай өдөр болгон би тэр үйл явцыг хийгээд тахаар би жилийн дараа бол шал өөр хэмжээд ингээ очичихсан байгаа байхгүй. Тэгэхээр маш жижигхэн алхам болго дасгал хөдөлгөөнийг би өөрийнхөө амьдралыг хөвшил болгоё гэж бодож байгаа бол би өдөр зүгээр босоод нэг 10 минут хүүчдэг ч юм 10 минут алхацдаг. Тэ за жим рүү очино, дасгал хийн, тоо гоё биетэй болно гэж ингэж бодох тусам хүн далдуураа өөрөө өөртөө айц цуглуулад тэрнээсээ бараг хайгаад 1 сар яваад бурхан минь за ер нь бол ингээд ашгүй дууслаа би ингээд хөргөжлүүлэхгүй гэдэг юм шийдвэр гаргав. Энэ бол надад бүр хар мянган удаа тохиолдчихсэн зүйл баггүй юу. Тэгээд яг тэр нөгөө жижиглэх ойлголтыг би том охин дээр туршижсэн. Манай охин жирийн сургалтаас болохоор тооны нэлээ гүнзгий сургууль руу би шилжүүлчихсэн. Тэгсэн чинь ер нь бол үеийнхнээсээ нэлээд хоцроод бараг ангидаа ингээд нэлээд доогуур ингээд математикийн хэмжээнд очичихсан. Тэгээ бид хоёр 100 энийг нөхөё гэж тохиролцоод би охиныгоо бэлдсэн байхгүй юу. Тэгээд өдөрт бид хоёр 2хан хувилбар хийнэ гэдэг тохиролцоон дээр хүрсэн. Тэгээ манай охин эхлээд бараг өдөржингөө сууж байгаа сүүл рүүгээ ингээд суух цаг нь багасаал. Тэгэл хүүхэд чинь яг юм тууштай байхад бас хэцүү штэй яг сууж сурна те зуны турш тэгэлсэн үнэ гэдэг. Тэгээ би охинтойгоо ингэж ярилцж байсан. Чи 30 минут 2 хувилбараа гээд дараа нь өдөржингөө чи юу хүснээ хий. За эн чин бараг те чи 10 цаг сэрүүн байлаа гэж бодоход за 14 цаг ч юм уу унтахгүй штэ. За бараг ойролцоогоор 14 цаг сэрүүн байлаа гэж бодоход за 1 цагт нь тоогоо бодчихлоо гэхэд чи дахиад 13 цаг юу хүснээ хийж болно гэдэг ойлголт руу аваадсан чинь манай охинд аягүй тийм амархан санагдчихсан байхгүй юу. 2 хувилбараа гяс ингүүдээ өөрийнх нь дуртай ном уншиж байгаа, тоглож байгаа те өөртөө цаг гаргаад эсвэл хүүхэлдэг үздэг ч юм уу. Тэгэхээр яг иймэрхүү ойлголт руу би өөрийгөө яг шатрахад эхлэхээр авчдаг. Өдөр би энэ 24 цагийн 30 минутанд гүйж штэ. 24 цагийн одоо 10 минутанд нь энэ үйлдэлийг хийж штэ. Тэгэхээр энэ бол боломжтой байхгүй юу гэж ингэж өөртөө хэлдэг. Тэгэхээр энэ харах одоо үнцэг маань өөрөө энэ ойлголтууд маань надад илүү их ингээд амархан юм шиг болгоод тэр үйлдэлүүдийг хийхэд илүү их түлхэц болж исэн. Тэгээд эцэст нь гээд ер нь бол хэлэхэд тууштай байдал гэдэг ерөөсөө өөрийгөө хүчлэх ойлголт биш. За шантарсан үедээ ч гэсэн ерөнхийдөө бол тэрийг үргэлжлүүлээд явах зориг төвчээр дээрэс нь нөгөө өөрийнхөө талд аягүй сайн цогцос сураасаа гэж би хэлмээр байна. Хүн өөрийгөө байнга шүүдэг. Гэхдээ тэр тууштай байхын төлөөх нэгэн алхмыг хүн өөртөө дотроо найз нь болоод өөртөө зөвлөөд өөрийгөө дэмжих юм бол та тууштай байхад бол нэлээд түлхэж өгч дотроосоо өөрийгөө дэмжиж урам зоригтой болно. Дээрэс нь өөртөө юуны төлөө явж байгаа гэдгээ байн ингээд сануулад авах юм бол та ерөөсөө яг өөрийнхөө зорилгыг өдөр тутамдаа хараад зүг чигээ өөрөө тийшээгээ заагаад яг тэрнлүүгээ явхад бол түлхэц болно. Дээрээс нь өдөр болгон жижиг алхам их л айгүй чухал. Яг тийм одоо том тэ өдөрт бүр тэр олон цаг суугаад ингээд мэдээж та 1 жилийн хугацаанд тууштай байгаа сурчих юм бол тэр цагуудаа уртцгаад өөрөө зохицуулаад тэр яг хийж байгаа зүйл чинь таны гарт ороод мэрэгшээд эхлэх юм бол та тэ юмыг амархан юм шиг харагдуулдаг хүмүүс зүгээр маш олон цагаар тавтчихсан тэрэндээ мэрэгчсэн хүмүүс л байдаг. Тийм. Тэрнээс амархан зүйл гэж ерөөсөө байхгүй. Тийм. Тэгэхээр та бүхэн ч гэсэн миний яаж ерөөсөө тууштай биш хүнээс тууштай хүн болсон бэ гэдэг энэ аргачлалуудыг бодож агаад өөрсөндөө бас туршиж үзхийг зөвлөмөр байна. Бичлэгийг дуустал үзсэн та бүхэнд баярлалаа. Өдрөө сайхан өнгөрөөгөөрэй. Баяртай.